Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр монгол хэлний хичээлээр хичээл орох гэж байна. За бид нэр яагаад ер нь гэрээсээ гарахгүй, хичээлдээ явахгүй байгаад байгаа лээ? Яагаад бид нэр гэрээсээ гарахгүй байгаа? Яагаад хичээлдээ явахгүй байгаа юм? Яагаад гэвэл бид нар дэлхийд даяараа коронавирусын халдварт гэдэг аюулт өвчнөөс хүрэх гээд тэрнээс урьдчилан сэргийлээд бид нэр гэртээ байгаад байгаа тийм үү. Тэгвэл ерөөсөө л чиний гэр бол ерөөсөө л одоогоор дэлхий дээр байгаа цорын ганц ковид эсрэг буюу коронавирусын эсрэг вакцин юм байна. Тийм болохоор ч ерөөсөө л гэрээсээ гарахгүй байх нь л маш чухал юм байна. Гадаа тоглохоо гарч болохгүй тийм ээ. За заашгүй аав ээж чинь усанд дэлгүүрт явах юм бол гэр бүлээс нэг л хүн явна гэдгийг одоо байнга мэдээгээр зурагтаар хүн болгон хэлж байгаа тийм ээ. Тийм болохоор гэрээсээ гадаа гарч тоглохгүй байна шүү хүүхдүүдээ. За тэгээд зүйлд хүрэлцэх бохир зүйлд өөрийгөө хүрсэн гэж бодж ойлж тогтмол гараа угаана. Тогтмол гараа угаахдаа 20 секундээс доошгүй хугацаанд гараа савандаж угаана. За гараа савандаж угаахдаа яах ёстой вэ? Happy birthday to you гэдэг нэг төрсөн өдрийн дуу байдаг тийм үү? Тэрийг 2 удаа дуулахад 20 секунд бол 1 2 3 гэд 20 хүртэл тоож ирсний оронд бол Happy birthday to you гэдэг дууг дуулаад 2 удаа дуулчвал чиний гар угаах хугацаа савандаж болжээ гэж үзэх нь. За дараагийн нь маска маш зөв хэрэгтэй ахна. Мөн хүн хоорондын зайг барих тийм ээ. Тэгээд мөн гэртээ байх л чи өвчнөөс урьдчилан сэргийлэх нь шүү хүүхдүүдээ. За монгол хэлний хичээлээр оръё. За гээгдэхүүн дүрм гэж. За багш нь өмнө хичээлээр гээгдэхгүй гişгийн дүрмийг үзсэн байгаа тийм ээ. За тайлбар нэг гэж байна. Гээгүүлэгчээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгахад сүүлчийн гээгүүлэгчийн өмнөх балархай шиг гээгднэ гэж. За гээгүүлэгчээр төгссөн мөн үү? За жишээ нь хавар гэдэг үг. За гээгүүлэгчээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгахад сүүлчийн гээгүүлэгчийн өмнөх балархай шиг гээгднэ. За тайлбар 2. Ийгээс бусад богино гişгээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгахад төгсгөлийн балархай шиг гээгднэ. За энийг бид нар мэднэ тийм ээ. За тайлбар 3. Гээгүүлэгчээр төгссөн үгэнд гээгүүлэгчээр эхэлсэн залгуур залгахдаа өмнө нь их шиг жирэглэл тухайн үгийн эцсийн гээгүүлэгчийн өмнөх балархай шиг гээгднэ гэж. За дэвтэр дээрээ тайлбар энэ дүрм бүгдийг бичиж аваад жишээ үгнүүдийн бүгдийг 2 мөр бичиж нүдэн тогтоош хүүхдүүдээ. За дараах үгсэд залгуурыг залгаж бичээд багштай илгээгээрэй. За ургыг за ямар дүрм байна хараараа хүүхдүүдээ. За залгуурыг залгаад тохирох үгтэй нь харгалзуун холбоо өгдөөгээрэй гэж. За эрдмэн гэхээр эрдмийн юу ижлэх вэ? Балархай гişг нь гээгдэхгүй бодороо хүүхдүүдээ. Эрдмийн оргил байх нь тийм ээ. Тэгэхээр балархай гişг нь гээгдчихээн тийм ээ. Наадмын нээлт, өвлийн амралт, тийм баяр. За урт гişгээр эхэлсэн залгуур залгахад гişг нь гээгдэх үгстэй хэсгийг дугуулаарай гэж. За хөгжим, дархан, явдал гэдэг В хөлбөр байна тийм ээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. За багш нь математик монгол хэлний даалгаврыг зургаар оруулах болно. Мөн энэ хичээлээ маш сайн тэмдэглээд багштай илгээгээрэй. За гэрээсээ гарахгүй, гэртээ гараа угаагаад ерөөсө гэрээс гарахгүй шүү. За хүүхдүүдээ